одоо яг хүүгийн тоглолт руу явж байна. Гадаа одоо гоё өстой сэрүүхэн болцоо. Гоё байна. Тэгээ өнөөдрийн лүкэнд болохоор юм улаан. Тэгээ дээрээс нь юм хар хослууллаа. Тэгээ Маргааш бас ерөнхийдөө хар уцсаа. Яа, миний арчстай. Гоё харагдчих. За ингээд тикет цэг юм байна, портал цэг юм байна. За тэгээ тийшээ явах юм бол шопинг цэг юм байна гэдэг. Тус-тустай ер нь QR код авчираад авах юм байна. За бит хоёр билетээ авцаа. Ваучер авчлаа. За хоёул юу вэ? Тэн дээр нэг зүйл чинь тийм. За ийм гоё. Ваучер авсан байна. Хүмүүс энд очирлаад тэнцээ зураг аваачлах шиг. Ямар санагч? Гой санагч. Маргааш бараг анхны удаа шахуу юу яаж байгаа? Ийм богинохон юм өмсөж байгаа. Тэрнээсээ жоохон санаа зовоод байна. Гэтэ уг нь амар гоё харагдчихлаа юм л та. Жоохон чид байна. Гэтэ хүмүүсийн утсыг арай жоохон тавирж байна гэсэн. Гоё шүү дээ. Яг энэ бүр арай. Би энд ч бас өөрөөр ирж байна тийм үү? Аа. Хүчлэхээс өөрөөрөө. Ирж байна тийм үү? За иргэн танилцаа явчих тий. За. За энэ ч болохоор гэр хэлбэртэй амин том сурамшуулал хүүгийн юмнууд юм шиг байна тий. За. За энд болохоор бас нэг мерчүүд баг шиг байна. Энэ болохоор юу юм? Энэ болохоор зуухан баашиж байгаа юм шиг байна. Яг 11 баашгүй өдөр би октодыг тийм баашгүй бүгдийг хоёр хамтлаг байгуулад. За хоёулээс супер хүний. За тэнд манай гоё харагдаж байна. За ингээ ерөнхийдөө хаа маань чөлөөтэй зогсчих юм шиг байна. Хүмүүс бол ингээ гоё сайхан сууцгаацсан. Ингээ гоё байж гин. Амар хэмжээ мэдгүй босоо суухан суугаад. Тийм учраас басаа биси би доонтаа гүйл. За бид хоёр юм идэх гээд очрлж байна. Тэгээ энэ ч болохоор хоёр төрлийн идэх юм байна. Нэг нь болохоор кебаб байна. Нөгөөх нь болохоор chicken and boom гэдэг нэг чикний газар байна. Хоол зардаг хоёрхан газар заяа. Тэгээд пив зардаг болохоор Чингис байна. Тэгэл баг өөр юм байхгүй шүү. Мистер Жон хитрхийг очрлоод энэ хоол монд тал дээр их очтой харж байгаа онцгой санагдаад. Тэгээ мэдээж угаасаа дөрмийн дагуу 0-нд бас очрлох гэсэн. Шээж мэх гэж хэцүү дээ. Юу юм бэ? Өөр газрууд яг энэ шиг өөр юм. Эцэг чигээр юм болохоор би цаана дараа хаваана бэлэх юм байна. Тэр шиг идэх юм гэж чинь. Тэ юу байна? За үнсэн тайсан болохоор арай ингэ өсчих юм дөө. Янд дээр.
болъё. Тэнгэрийн дашуул бүхнийг дүрсгэж их эзэн Чингис хаан. Dancing
хүчтэй гэдгийг харуулсан нэг бэлтгэл сургалт хийх юм аа. Бид нар хамт сурах идэх. Хамтдаа дуулъя. Дэлхий биднийг харж байгаа. Монголчууд дуугаалгаа нэгтгэн сөргөчтэйгээр ямар дуугаалт байгааг харуулцгаая. Aslan irwag sa'tong mortar. Mars irwag sa'tong mortar. Tan irwag sa'tong mortar. Kung irwag sa'tong mortar. Үүсгэн байгуулагч Монгол Улсын хавьяа жүжигчин дуучин Чингис хаан модонд дааш кахыг авч ирээ. За бид хоёр тоглолтоо үзчихэд буцаж байна. Тэгээд үнэхээр гайхалтай. Үнэхээр гоё байлаа. Авинаар өрсөж. Үнэхээр солиотой. Баясан. Өөр хэлхүүг болтугай. Зүгээр л амар гоё байсан. Тэгээд бид хоёр юу яхаа марц гоё өмссөн хувцаа гоё харуулж маруулаад нэг гоё танилцуулъя гэж бодчихсон марц. Тэгээ шууд нөгөө тоглолт руугаа яарад хоцрох гэсэн болохоор шууд очиод тэгэл эхэлсэн байна. Тэгээд тэр яг хүүг гарч ирэхэд нь яг ер нь орж таарсан. Эхний нөгөө нэг хамтлаг дуучдыг үзэж чадаагүй. За тэгээд миний хард одоо яг энэ тоглолтын яг хайлайт хэсгүүд нь яг ямар хэсэг байсан бэ? Яг юу нь бүр амар таалагдав. Хоёул бол яг үндэ бол яг хүүгийн бүр амар улаан
фэн бол биш шүү дээ. Яг хөө мэдээж Монголыг төлөөлсөн том хамтлаг гэдгээр нь бол мэдээж бол шүтдэг, дэмждэг. Гэхдээ бүх дуунуудыг бол мэддэг шүү дээ. Гэхдээ одоо ингээл яг жинхэнэ яг фэнүүд нь бол ингээд бүх дууг нь дагаж дуулаад ингээд бүжиглээл гэж байгаа. Хоёлоо баг 100-ны бараг нэг 20-30% л мэддэг тий. Гэхдээ дууг нь мэдэхгүй ч гэсэн ер нь бол маш гоё сонирхолтой байлаа тий. Миний гоё яг энэ тоглолтын гоё хайлайт нь юу вэ? Тэгээд яг юу ч хам таалагдав. Би бас хүүг яг хөө мэднэ гэхдээ тэгж амар бүр нөгөө улаан ногоон фэнүүд шиг нь тэгж айгу сонсдог байгаагүй. Тэгээ өнөөдөр ингээ үзэх боломж олдоход нь тэгээд амар заа үз юм үзье. Одоо Монголд одоо дэлхийд ингэж танигдсан юм чи Монгол дэлхийд танигдсан хамтлаг Монголд ирж тоглолтоо Монголдоо тоглолтоо хийж ин гэдэг нь надад айгу гой санагцсан байхгүй. Тэгээд тэгээд юу яасаа ирээл үдсэн чи бүр би ямар ч юм хүлээлт юу ч тавиагүй тэгээд төсөөлөлч надад байхгүй. Тэгээд би тэр юу яасан? Замдаа явж байхдаа машин дотроо нөгөө нэг заримдаа оноод ингэ сонсоод тэгж яхад л надад за очихоор ч тэр нь яг алах юм байна да эсвэл гал асах юм байна да гэж би яг дотроо бодчихсан байхгүй. Тэгсэн чи очисон чи бүр үнэхээр л солиод байсан. Тэгээд бүр юун таалагдсан бэ гэхлээр яг тэр хамтлагийнхан тэр яг уур амьсгал тэр өөрсдөө мэдэрч байгаа тэр мэдрэмж нь бүр ингээд ил бүр яг ингээ үзэгчдэд хүрэхээр хэмжээний бүр нэг амар зүгээр л амар солиотой байсан. Өөр хэлэх үг болохгүй наа. Ялч бас нөгөө дэлхийн хамтлаг гэдэг нь бол ер нь бол шууд ер нь бол үнэхээр чадварлаг байсан. Үнэхээр мэддэм байна. Тэр тайзыг эзэмших тэгээд одоо яг үзэгчдээ эзэмших хизэн гэж хүмүүсийг ингэж байлдан дагуулах уу гэж тэр одоо арын багийнхан тий одоо юу гэдэг тэр зохион байгуулалтын багийнхан бүгдээрээ ер нь бол ингэж хамтаараа яг нэг цол байж хамтлаг байж ер нь бол чаддсан байна. Тэгээ ялч юу тэр бөмбөрчин бүр яа гэдэг байгаа юм бэ тэгээ бөмбөрчний тэр бөмбөрчний мэдэрч байгаа мэдрэмжийг би өөрөө мэдэрмээр санагдсан. За тэгэл угаасаа мэдээж одоо үндсэн дөрвөн маань тий Тэмүүлэн галаах энэ төр болоо жаяа энэ төр ах нар маань бол угаасаа мэдээж одоо хамгийн ер нь бол мундаг. Тэгээ мэдээж Дашка ах бас нэлээд мундаг. Бүгдээрээ л ер нь бол мундаг. Тэгээд маш гоё байлаа. Тэгээд та бүхэндээ яг монголчуудаа ийм одоо дэлхийн хэмжээний өндөр тоглолтыг үзүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ хүртэл бид хоёрын влогийг үзсэн. Танартаас маш их баярлалаа. За. Тэгээд бай бид хоёр одоо гэрлэг ярьж тэгээд орж амглаа. Subscribe дараарай. Bye.